Жон Константин бол DC ертөнцийн хамгийн ухаалаг, залтай, антихеро шийдтэн дүр юм. Харин 2005 оны кино нь комикт ирэхээс арай өөр, илүү бодит байдал руу чиглэсэн байдгаараа онцлог. Кино болон комикийн талаарх сонирхолтой баримт мэдээллүүдийг киногоо ярьж дуусгаад хамгийн сүүлд нь ярих болохоор бичлэгээ дуслал үзээрэй гэж зөвлөе. Кино эхлэхийн өмнө дараах текстийг харуулдаг. Хувь тавилангийн жадыг гартаа эзэмсэн нэгэн хорвоогийн заяа төргийг гартаа атгана. Хувь тавилангийн жад дэлхийн 2 дугаар дайнаас хойш алга болжээ. Кино эхлэхэд Мексикийн хаанигтээ сүйдсэн барилгын нургадуунд хоёр хүн ямар нэг зүйл хайж байх ба тэдний нэг нь нацистийн талбайд боосон хачирхалтай жадыг олж түн рүү гараа сонгосон даруйда ямар нэгэн даалтын хүчний нөлөөнд автан хяналтаа алддаг. Хэдийгээр тэр машинтай яриулсан ч огтхонч гэмтэхгүйгээр хаашаа ч нэг тийшээ алга болно. Дараагийн дүрс солигдоход нэг нэмэгтэй цай хүргэж өгөхөр охиныхоо өрөөнд ороход охин нь чөтгөрд эзэмдүүлсэн байдаг. Ийхүү харагдаж байгаа санварт наххууд хандсан ч яагаад зайлшгүй дийлэхгүй байсан тул Жоныг дуудсан байдаг. Ингэснээр бид нар Альберт Кайни Ривз жүжигчний тоглосон Жон Константинтай танилцах болно. Тэрээр тамхи нэгийг нь дуусгаад нөгөөхийг нь шууд ласаана. Охины өрөөнд орж ирэн цонхны хөшгөөг нээж чөтгөр танд нь би Константин байна. Жон Константин овшоо гэж хэлэхэд чөтгөрд эзэмдүүлсэн охин бараг л таниад байна уу гэлтэй амдаа бутна. Жон зоос шиг зүйл гаргаж ирэн тухан дээр нь тавина. Дараа мань мэгзэн уншиж зайлуулж өгөхдөл төл авч ирэхийг хүсээд охины дээрээс тосгоно. Охины доторсон чөтгөрийг тал руу саруулан тамран буцааж байгаа гэхүү дээ. Ингэхдээ бас зүгээр зайлуулчихгүй. Дарагдаа үнийг дамжуулаараа новшмын гээд ингэж байдаг. Ийхүү охины дотор хорогдсон цэцгэрийг зайлуулж чадсан ч охины өрөөнд киноныхынд гарсан жадыг зураад өлгсөн байгааг анзаарна. Жон саяны чөтгөр зайлуулалт буруу байсан хэмээн халзаахад хэлэх бөгөөд хэрэгээ учран дараа нь тайлбарлах болно. Энэхүү бол түүний туслах Чаас. Дүр солигдож киноны 2 дахь гол дүр Анжела Додсыг бидэнд харуулна. Тэрээр мөрдөгч бөгөөд ямар нэг байдлаар байнга л гэмт хэрэгтнүүдийг таньж мэдчихэд байдаг. Мөн энэхүү өвдсөн түнд хүн дарамт болж байнга шаналдаг нэг юм. Харин энэ нөпсгөө бол түүний их хэрэгч Изабель. Шүн дунд Изабель хэн нэгэн түүний нэрийг дуудахыг сонсно. Яагаад ч могтгонч эргэлзэхгүйгээр барилгаас усарна эмээг байдаг. Жон гинтгэн цусаар ханиалгахад эмчид үзүүлж өөрийгөө уушгины хорт авдартай болсон гэдгээ мэдж авна. Түүнийг эмч хэдэн сар, ихтэй 1 жилийн настай үлдсэн хэмээгээд өхөлтэй бэлтгийг нь сануулна. Гэсэн ч тавхгүй тамхиад заарл. Анжела ихчийнхээ цогцыг харахаар ирнэ. Мөрдөгч нар түүнд энэ амиа орлолт байсан гэж хэлэхэд Анжела энэхүү дүгнэлттэй мэдээж санал нийлэхгүй. Өөрийнхөө ихчийг ийм зүйл хийх хүн биш гэж хэлдэг. Ингээд гарч явахдаа анх удаа Константинтад харж байгаа нь энэ. Энэ хооронд нөгөө жадыг барьсан нөхөр чинь Нью-Йорк руу ойрцаарлаа. Жон саяхан нэг чөтгөр наашаа орж ирэх гэж оролцсон. Янз бүрийн болох гэж магадгүй хэмээн Биманыг шалгаж өгөхийг хүсгээс гадна бас чөтгөр зайлуулахад хэрэгтэй хэрэгслүүд авна. Биман ерөнхийдөө Жоныг янз бүрийн мэдээлэлээр болон зэвсгээр хангадаг хүн байдаг. Жон Анжела хоёр сүм дахин таарна. Анжела сүмээс Изабеллийг католик шашны ёслолоор оршуулж өгөөч гэж гуйхаар ирсэн байдаг. Гэвч сүмийн зүгээс энэ саналыг яагаад зөвшөөрөхгүйг нь учир нь христийн шашинд амиа орлого нь там дунах нүгэлтэй гэж үздэг гэж. Харин Жоны уулзах гэж ирсэн хүн нь яг үнэндээ бурхны илж Архангел Габриэл байдаг. Бид энэ хоёрын ярианаас Жон Габриэл хоёр нь энд анхудаа уулзж байгаа биш. Нэг нэгэ маш сайн тэндэг гэдгийг ойлгож авна. Жон орой чөтгөрөд яагаад ч наашаа нэвтрэх гээд байгаа Габриэл сануулна. Харин Габриэл үүнийг нь огт тоож гэлцэлгүй. Ярианы сэдвийг өөрчилж түүнийг тамаас аврагдах арга чарга хайсаарлаа нүг хэмээн шүүмжлэнэ. Жон хүний амьд хүрсэн нүглээсээ болоод там руу явах нь тодорхой. Үүнийг өөрчлөхийн тулд хүнд оргоцсон чөтгөрүүдийг зайлуулснаар өөрийгөө энэ нүглээс аврагдахыг хэмээн гордож явдаг нэгэн гэдгийг бид энэ хөөсгөөс ойлгож авна. Габриэл Жонд хандна. Чи залуугаараа өгөж байгаа нь чиний хэтэрхийх тамхи татдгийг. Харин чи нүгэл үлдсэн учраас там руу явж байгаа юм. Чи дууссан гэж хэлдэг. Анжела ихчийнхээ өгөхийн бичлэгийг үзэж байгаад игч нь үсрэхээс өмнө Константин гэж хэлсэн байхыг сонсдог. Харин энэ үед Жоныг зам дээр байх үед нэг чөтгөр түүнийг алах гэж үзнэ. Жон Midnight гэх шамантай уулзахаар явна. Тэрээр санал ашиглах хүсэлтэй байна гэж хэлгээд Midnight түнд хэрвээ чи санал ашиглал өгөхийг сануулна. Константин түнд ямар нэг том зүйл ирэх гэж байна. Би мэдрээд байна гэж хэлхийн сацуу Балтазар гэх чөтгөр тэр хоёрыг саатуулна. Жон түүнийг шууд там руу илгээхийг оролдох боловч Midnight түүнийг зогсооно. За энд нэг зүйлийг нэмж хэлье. Чөтгөр болон сахиусны өнгөрөө зөвхөн там болон диважинтай байдаг. Тэд хизээч дэлхий рүү орж иж болохгүй. Харин үүний оронд хүний биеийг ашиглан дэлхий дээр байж болно. Саяны Габриэлч, энэ Балтазарч аль аль нь хүний биед орсон ба ийм тохиолдолд тэднийг ирлизэд гэж нэрлэдэг. Жоны гэртээ байх үед Анжела түн дээр ирнэ. Игчийнхээ өхлийн талаар тусламж гуйхад тэрээр бүдүүлэг ажиллаж байгаад гаргаад явуулчихна. Үүний дараа түүний хойноос чөтгөрөд хөөж байгааг харсан Жон ардаас нь гүйж очдог. Тэр хоёрлоо үе төмөн чөтгөрөд дайрахад Жон тэдний бүгдийнхэн бөксөг шарж орхино. Жон Анжелад эдгээр чөтгөрөд чиний араас ирснийг сануулна. Мөн тэд Изабеллийг үнэхээр амиа орлсон эсгийг шалгахаар Анжелагийн гэрлөө явцгаана. Жон Анжелагийн муурыг там руу явах гүүр болгоно ашиглана. Учир нь муурны хагасан тамд хагасан дэлхий дээр байдаг гэж. Жоныг тамд очиход Изабеллигийн сүнс үнэхээр тамд байж таардаг. Ингэснээр Изабелл амиа орлсон гэдг нь батлагдана.
Киноны ихэнд гарч ирсэн халзан ах байна да. Тэр ах хүү Изабелийн цогцыг моргт үзэхээр очихдоо түүний гарт нэгэн тэмдэг шиг зүйл байхыг анзаарна. Үүнээс болоод тэрээр Балтасарт харагдаж өгнө. Түүний уухыг хүссэн бүхий л арх нь яг түүнээс тухтаад байгаа юм шиг огтгонж гоожихгүй бөгөөд Балтасар түүнийг биеийн доторх архинд нь живүүлж ална. Бас л доромжилж байгаа шүү дээ. Энэ лам архинд донцсон байсан юм билээ. Өөрийнх нь хамгийн дуртай зүйлээр нь өөрийг нь алсан гэсэн үг. Гэхдээ тэрээр 90 шир зааж үхээсээ өмнө нөгөөх тэмдгээ гарн дээрээ шивж үлдээж амждаг. Жон яг үндэ хүн алсан болохоор тамраг унж байгаа юм биш. Харин амиа өгөөтгээд бодит амьдрал дээр 2 минутын турш команд орсон. Харин тамд бол бараг л үр тамлуулж аваад ирсэн болохоор тамраг унах тавилантай болсон байдаг. Халзаах өгөхснэг мэдээд тэр хоёр хэргийн газар дээр очино. Өнөөхөө тэмдгийг Биман руу явуулж шалгуулад Изабелийн гэрлөө явцгаана. Изабель өгөхөөс өмнө ямар нэг уулмөр үлдээсэн байх ёстой гэж Жон түүнд хандаж хэлээд та хоёр бол эхрүүд нэг мэдэрч чаддаг. Чи байсан бол юу үлдээх байсан бэ гэд Анжелаг шахна. Эцэст нь түүний үлдээсэн зурвасыг олж чаддаг бөгөөд зурвас дээр Кор 17 гэж бичсэн байдаг. Кинон дээр өгүүлснээр бол Библиэлд Коринтонд 17 дугаар ишлэл гэж байхгүй. Гэвч тамийн Библиэлд Коринтон 25 хүртэл явдаг гэж өгүүлнэ. Библи мэдэх хүмүүс байвал доор комментэлд дээрээ заяа. Тамийн Библийн 17 дугаар ишлэл дээр эцгийн нүглийг зөвхөн хүүгийнх нь нүгэл давна гэж бичсэн байдаг. Хүү гэдэг нь Люциферийн хүү Маманыг хэлж байгаа. Мөн Маманыг дэлхий рүү нэвтрэхийн тулд түүнд Бурхны элчийн тусламж хэрэгтэй гэж бичсэн байдаг. Маман дэлхий рүү нэвтрэх гээд байгаа гол шалтгаан нь тэрээр тамд эцгийнхээ засаглалыг төвчгүй, дэлхий дээр өөрийн гэсэн засаглалыг тогтоох хүсэлтэй байдаг. Ийхүү хэлээд Биман ч гэсэн ямар нэг зүйлд алуулсан байдаг. Жон Анжела хоёрыг Биман дээр ирэхэд тэрээр зөгийг бариулж өгсөн байдаг ба тэр зөгийг хичээдэг хоббитэй байсан. Тийм болохоор л түүнийг Бимен буюу монголоор зөгийн хүн гэж очилдог байж. Анжела өөрийгөө сүнс чөтгөр хардаг байсан гэдгээ Жон хэлнэ. Гэвч тэрээр итгэхийг хүсээгүй. Өөрийн чадварыг хүсэр хайснаас болоод энэхүү чадвар нь унтарсан байдаг. Тийм болохоор тэр байнга л гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг таньж мэддэг байж. Харин түүний их чинь энэхүү чадвараа нугаагүйгээсээ болоод 10 нас хүрэх үедээ хүчээр сэтгэл мэдрэл нөлөөлөх тариа хийлгэж эхэлсэн байна. Гэвч үнийг харсан Анжела ус болгосон эмчгэл дуугүй болж ихчээгээ хайсан байдаг. Ийм болохоор л их чинь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэх болсон аж. Тэгээд эмнэлгийн дээврээс үсэрсэн байдаг. Анжела үндэ гимшиж Жоноос чадварыг нь сэрэж өгөхийг гойно. Хэрвээ нэгэнт л чи тэднийг хараад эхэлчихвэл тэд ч бас чамайг хараад эхлэн гэдгийг сануулад усанд хийж түүнийг там руу илгээнэ. Там руу яваад ирсэн Анжела буцаад бүх мэдрэхүүн сэрж Жоныг дагуулна Биманы хүсэн газарт очино. Нэгэн зоосыг олдог ба тэр нь өнөх Балтазарих гэдгийг Жон мэддэг. Тийм болохоор л Биманыг дуртай зүйлээр нь өөрийг нь халуулсан байдаг. Жон зэвсгүүтээ авч Балтазарыг тонилгохоор явна. Анжелаг машинтаа үлдэхийг сануулад нэгэн сахиус зүүж өгөөд бууна. Балтазарыг галаар түлж ариун насаар шүршин. Гэвч энэ Балтазар шиг чөтгөрт нөлөөлөхгүй. Энэ хооронд Анжела машинаасаа буухдаа Жоны өгсөн сахиусыг үлдээгээд боочгоно. Жоныг Балтазар боож ухаалдуулдгийн даваан дээр түүнийг загалмаан тэмдэгтэй наглаар нүрийг нь химэх нүднэ. Жон түүнийг там руу илгээхийн оронд зөвхөн хүнд уншдаг, Деважин руу явуулдаг ариун мөртийг түүнд уншиж өгч түүнээр үннийг нь хэлүүлнэ. Маманыг дэлхий рүү оруулах зүйл нь Бурхны цус. Өөрөөр бол Бурхны хүүгийн цус хүрсэн юуж байсан чөтгөрийн хүүг төрүүлэхэд ашиглагдах болно гэж хэлдэг. Мөн Балтасар Жоныг болон Анжелаг нааш ирүүлэхийн тулд Жоны найзуудыг алаад байсан байдаг. Тэгээд ч зорилготой хүрсэн. Жон түүнийг буудаж хэдийн хэсэг болгоно. Тэрээр Маманоос өөрийнхөө даалгаврыг биелүүлсэн. Одоо намайг сэргээ гэхэд юу гэж тэрнийг аварч явах вэ? Маманыг дэлхий дээр авч ирэхийн тулд Бурхны цус түүнийг энд авч ирэхэд нь туслах сахиус нэнгэр болно. Тамаас дамжуулах гүүр болох хүчрхэг оюун санаатай хүн хэрэгтэй байдаг. Эхлээд тэрээр Изабелийг онилсон ч Изабель үүнийг мэдээд амиа орлчихсан байдаг. Тийм ч болохоор одоо Анжелагийн ханаас явж байгаа болж таарна. Гинтэл Анжела нэг зүйлийг мэдрэхэд тэрээр хойш татагтан барилгаас чирэгтэн гарч чадна. Жон шууд л Midnight руу явж хүчээр сандал дээр суухыг шаардаж тэрнийг сүрдүүлсэн ч барахгүй халуулангаа алдна. Гэсэн хэдий ч Жон гуйсаар байгаа түүний тусламжийг авч чаддаг. За энэ сандал гээд байгаа зүйл нь сүнслэг ертөнцид нэвтэрч чадвартай. Өнгөрсөн ирээдүг харуулдаг сандал. Жон үүнийг ашиглан яг юу болоод байгааг бас Анжелаг хаана байгааг мэдж чадна. Тэгж авахтаа Маманд баригдаж алуулхаа шахаад Midnight түүнийг аварна. Киноны хэнд гарсан залуугийн биед Маман орчоод яваад байсан болж таардаг. Жон чаасыг дагуулна. Хуучин Изабелийн хэвтэж байсан эмнэлэг рүү явна. Тэрхүү эмнэлэг нь бөөн нэрлэлцүүдээр дүүрсэн байдаг. Чаас гал унтрах системийн усыг ариун усаар сольж Жон системийг ажиллуулахад тэнд байгаа бүх чөтгөрүүд ариун усанд шалслагдаж эхэлнэ. Ийхүү тэтгэр чөтгөрүүдийг зориултын алтан сумтаа буугаар бүгдийг нь цааш харуулж Анжела байгаа өрөө нэзүүг явна. Маман Анжелаг там руу оруулан өөрөө биеинд нь орсон байдаг. Чаас Жон хоёр баахан майн дээр нь уншсаар байгаад Анжелаг аварч чадуу гэтэл Маман Чаасыг ханад цав болон хүнэдэг. Учир Маман Анжелад нэвтрэхэд нь Чаас аад болоод байсан болохоор түүнийг инхүү зайлуулна. Жон үүнд ихэд дуурсан шууд л Габриэлийг дуудана. Маманыг дэлхийд төрөхөд сахиус нэнгэрийн тусламж хэрэгтэй гэдээсэн та. Тэр нь Габриэл байж таардаг. Жон ч аль хэдийн үүнийг гадарлчихсан байсан ч өөр арга байгаагүй байсан тул түүнийг дуудсан. Мөн Габриэлийн инхүү аашлаад байгаа нь тэрээр Бурхны хайр хэтэрхий амархан өгөгддөг. Хүн төрлөخت нь ямар ч зовлонгүйгээр үнийг хүртэхээсгүй.
Тиймээс тэр маманыг дэлхийд ирүүлж хүмүүс жинхэнэ тамыг мэдрүүлэхийг хүсдэг. Ингэснээр хүмүүс жинхнээсээ үн цэнтэй болно гэж хэлнэ. Ерөнхийдөө дэлхий дээр шүүлтийн өдрийг эхлүүлэхийг хүсэж байгаа гэсэн үг. Ингээд Жоныг үлээж нисгээд хувь тавилангийн чадаар Анжелагийн гэцийг онгойлгож маманыг дуудах тэрхүү агшинд Жон бурхнаас өөрт нь анхаарлаа хандуулж хэмээн тусламж гуйсан ч ямар ч нэмэргүй байсан болохоор судсан ханаж амиа орлон Люциферийг дуудаж өөрийнх нь сүнсийг ирж авахыг тушаадаг. Люцифер дэлхий дээр ирэхэд цаг хугацаа зогсдог. Учир нь 5 долон түүнд цаг хугацаа гэж байхгүй. Люцифер ирээд нилээ чамин гой зүйлсийг Жонд хийдэг. Алгаа ташиж, түүнийг тамхиад татахтан галыг нь холдууж ойртуулж, түүний хөлөөрөө яварж янз бүр болно. Жон түүнд тэр өрөөнд хүүчин болно. Габриэл бас хувь тавилангийн жад байгаа. Хутлаа гэвэл очиод хар гэхэд Люцифер түүнд итгэдэггүй. Жон түүнд хандна. Чи намайг 20 жил хүлээсэн л юу? Дахиад 20 секунд хүлээж чадахгүй гэж юу хэмээн хэлснээр Люцифер нөгөө өрөөлөө очино. Маманыг тамран буцаан илгээнэ. Габриэл Люциферийг алах гэж дайрсан ч бурхан түүнийг шийтгэж ингийн хүн болгодог. Люцифер Жон дээр ирж юу хүсэж байна гэж хэлэхэд тэрээр өөрийн амиа аврахын оронд Изабелийн сүнсийг жүлүүлэхийг хүсдэг. Энэхүү Люциферийн хүсэн хүлээсэн мөч ирж Жоны сүнсийг авна, там руу явах гэтэл Диважингийн хаалга түнд саадуулдаг. Учир нь Жон өөрийн амиаг золиослон өөр нэгний сүнсийг аварсан болохоор түүний амиа орлсон нүглэн цагаатгагдаж Диважин руу явах тавилантай болсон байдаг. За одоо л та нар Жоныг ямар амар залтай бөгөөд ухаантай хүн бэ гэдгийг ойлгосон баг. Хэрвээ Диважин руу сүнс нь явчих юм бол өөр түүний сүнсийг алдах болохоор Люцифер чиний сүнс зөвхөн миний хэмээн Жоны хорт тавдрыг эмчлэн хизээ нэгэн цаг түүний сүнсийг дахин ирж авах амлаад яваад өгнө. Джонс ирж хүн болсон Габриэлд чи хүн байх хэрэггүй хэмээн хэлж нэг шанаатчаад энийг өвдөлт гэдэг юм новш мөн гэж хэлээд яваад өгнө. Хуучин Жон байсан бол бодчихно л та мөзөлхийг. Жон Анжелад хувь тавилангийн жадыг өгч хэний ч болохооргүй газар нуухыг сануулснаар киноны үндсэн хэсэг дуусна. Киноны кредит хэсэг явж дууссаны дараа Жон Часын булшин дээр очсон байх бөгөөд яг ард нь Час бурхны сахиус нэнгэр болсон байгаагаар 2005 оны Константин хэмээхийн кино маань дуусдаг. За дээрэн кино болон комикийн талаарх сонирхолтой баримтуудыг ярив. Кинон дээр гардаг хувь тавилангийн жад нь Иесус Христийг цовдлох үед цээжин тус газар нь сүлбсэн ариун зэвсэг юм. Ийм болохоор энэхүү зэвсэг асар их хүчийг шингээсэн гэж яригддаг. Түүхэн энэхүү жадыг эзэмсэн хүмүүс дэлхийн ертөнцийг өөрийн хэрэгшээлдээ оруулж байжээ. Хамгийн сүүлд дэлхийн 2 дугаар дайны үед Гитлер энэхүү жадыг эзэмшиж байсан гэх цорой байдаг. Ер нь та хэд бас анзаарсан байх. Жон өөрөө там болон Диважингийн айл айланд нь үзээд ядагддаг. Түүнийг тамд Люциферээс эхлээд Диважинд хүртэл сүнсийг нь авахыг хүсдэг. Учир нь тэрээр сахиус нэнгэрүүд болон чөтгөрүүдийг молиг өмхөлдөг гэдгээрээ альтартай. Кинон дээр гардаг Жон өөрийн эд үедээ бүр бужигнуулж явсан нэг юм. Тийм ч учраас Люцифер түүнд итгэхгүй байгаад байсан юм учиртай. Түүний хийсэн кинотойгоо хамгийн ойрхон түүх гэвэл Dangerous Habits 1991 түүхтэр Жон Константин илгэнээ орт автортай болж өөрөө мэдэх ямар ч чичээдэг ашигласан өгөхөн тодорхой болдог. Гэвч тэрээр ингээд өгөх хүн биш тул тамийн 3 хаан болго Люцифер, Балжаал, Азазал дөрвийн сүнсээ бүгдэнд нь нэгэн зэрэг амлаж түүний өгөхөд ирэхэд сүнсийг нь авахар ирсэн тэднийг хооронд нь дайн эхлүүлэхэд хүргэдэг. Тамийн адууд молиг өмгснөө ойлгомогцоо дайн нэгтгэс зайлсхийхийн тулд түүнийг эдгэж амьд үлдэхээс өөр аргагүй болдог. Гэхдээ дурдаад байвал маш олон байгаа. Илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл Alien 11 суугдар маш сонирхолтой байдлаар тайлбарлсан байсан болохоор сонсороо гэж хүсье. Мөн кино полд идэвхтэй оролцоорой. Ингээд дараагийн имжлэг хүртэл түр баяртай.